Өвөг дээдсийн бүтээсэн соёл зан заншилт бидний үнэт өв. Түүнийг хайрлан хамгаалж өвлөн уламжлагч Ахмад үеэсээ суралцсан хойч үедээ зөөр өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг билээ. Монгол түмний бахархал оюун санааны дархлаа болсон энэ үнэт өвийг бүтээн залгамжлан авч яваа хүүхэд залуусаар гаруул нэвтрүүлгийн бааtruуд. Тэд юу бүтээж хэрхэн суралцахыг хамтдаа харцгаая. Дагны дэлээр хийсэн жолоо хүүхдийн гарт гулгахгүй, бороо усанд норлооч улцаахгүй, өвлийн хүүтэнд гар харагдаггүй онцгой чанартай. Ийм онцгой технологи нарийн ухаан шаардсан уламжлал бол адууны дэлийг боловсруулах арга хэмээх өврөмөц өв юм. Энэ өвийг Төв аймгийн Алтан булаг сумын өвлөн уламжлагт аваад улам ээжээсээ сурч 20 гаруй жилийн хугацаанд уурлаж, үр ач нартай өвлүүлж яваа нэгэн билээ. За хүүхдүүдээ одоо бүгдээрээ малынхаа дэлээр дээс томох гээд ингээд адууныхаа дэлийг авч штэ. Гой өнгөлөг байхын тулд өнгийг хоршуулж хийх гээд ингээд буурал адуу, зээр адуу хоёрыг сонгоод дэлийг авчих юм байна. Тод өнгийн зүсийг одоо бараа өнгийн зүсийн адуутай ингээд дэлийг нь хослуулах юм бол хийж байгаа зүйл нь илүү гоё харагдана л гэсэн үднээс. Сүүлээр нь юм хийж болд юм уу? Зөвхөн дэлээр нь биш. Сүүлээр нь хийвэл сүүл араа хатуу ширүүн ширхэгтэй байдаг болохоор одоо эрчим муу авдаг тэгээд хэврэг болно гэсэн үг юм уу да. Энэ адуу гүү хоёрын дэлний ялгаа гэж байна уу? Одоо жишээ бүдүүн байх уу, нарийн байх уу гэсэн үг. Даагны дэлээр хийх юм бол илүү сайн. Яагаад гэвэл одоо нарийн ширхэгтэй тэгээд эрчсэн орж бат бөх зүйл болно шүү дээ. Дазраг гэдээ явах юм бол сүүлтэйгээ ойролцооч гэдэг юм ширхэг нь бүдүүн болоо явчихна гэсэн үг. Наривтэр ширхэгтэй зөөлөн хялгасаар л томох юм бол сайн болно гэсэн үг. Тэмээний ноосыг энэ адууныхаа дээлтэй холиод томхоор зөөлөн болдог байхгүй. Тэгээд тэр зөөлнөр юу хийх вэ гэхээр ялангуяа хурдан морины жолоо зөөлөн байх хэвээр хүүхдийн гарт нөгөө зөөлөн одоо улаалахгүй өвдөхгүй гэсэн утгаар тий. За тэгээд бас ширмэл ширдэгний зээг гэж нэрлэдэг. Тэрийг бас хоньны ноосоор томжуулдаг. Тэгэхээр зэрэг малаас хэрэглэх юм их байгааз. Анх би ээжээсээ л сурсан юм дөө. Одоо бодоход их уран хүн байжээ. Манай ээжийн яг өөрийн гараар хийсэн хөслөөр. Одоо бүр илэгдэж хорогдоод ийм болцсон. Одоо энийг сайхан засаж янзлах үүрэг одоо надад анагдаад байгаа юм да. Анх сурч байхдаа би тэр болгон юм хийж чаддгүй зөвхөн одоо ойр зуурын туглын осор үнэний тушаа гэх мэтийг л хийж үзсэн. Тэгээд ээжээсээ хойшвол харин одоо гүүгээ барихтаа унганы ногтой яг гараараа хийсэн. Тэгээ ингээд их олон унганы ногт хийчээд тэгээ энийг би хийсэн юм шүү дээ гэд харахаар маш их гоё их сайхан санагддаг байсан. Ээж маань хэлэхдээ юуханд сурсан эрдэн байдаг юм шүү гэж хэлжсэн үг нь одоо нэрэл эрдэн байгаа юм чи энийг ингээд хийхээр бас хүүхдүүдэд сургачих юмсан өшөө тэгээд олон хүмүүс хийдэг болчвол бас зүгээр юм уу да гэж бас боддог болсон. Ингээд одоо хөргөжлүүлээд хүүхдүүдэд заах юм санаа төрсөн. Манай аав бол бас гэрийн модыг унийн ханын хаалга малгай бол юм бургасаар хийдэг хүн байсан. Тэгээ бодохоор манай аав ээж хоёр бол бас л одоогоор бол өв тээгч нар байсан юм байна гэж би бодож байгаа. Одоо ширмэн тогоондоо хус чанаал идэг байсан. Тэгэл нарийнхан цуулаад тэгээд ингээ хатаадаг тийм жижигхэн юм хашаа шиг юм байдаг байсан юм да. Тэрэнд ингээ чанаа тэгээд галд ингээл хатаагаал идэг. Тэгээд тэргүүрээ савраа хийдэг. Бас ингээ бургасаар шээзгээ хийдэг ийм хүн байсан юм байна. Адууныхаа дэлийг бүгдээрээ ураад сайхан олон хийнэ өнөдөр олон хийж сурыг заяа. За ингээд одоо энийг яах вэ гэхээр ингээд дэлээ уурна. Олон хийхийн тулд за харж гараа хүүхдүүдээ. Бөөнөр нь биш үрдээ юм маш богинохон бараг нэгээр нь шах. Гэхдээ нэгээр нь бол удаа штэ. За ингээд тэгээ дараа нь цуглуулад бөөгнүүлж хагаад төвдөг хийн. Ингээд жоох урагшна. Ширхэгээр нь давхарлаа тавихгүй штэ. Зүгээр юм тараагаад эмх замбараагүй байдалтай тавих гэдэг байгаа байхгүй юу? Яг ингээд
эднэрийг одоо бүгдийг ширэлдүүлэх гэсэн үг юм байна. Тий ширэлдүүлээд эргээгээд нөгөө юм хийхэд чинь эн чинь энийн шиг ингээд сугараад гараад байхгүй бат бөх болно гэсэн үг байхгүй юу? Та яаж ийм хурдан хийгээд байна? Харин ээ. Бид нэр одоо ингээ яг тэ шиг ийм хурдан хийж одоо хийсээр байвал сурна гэсэн үг. Сорлогоо яах вэ? Альва юмыг ингээд хичээл зүтгэл гаргаад хийх юм бол тэгэл сурахгүй юм гэж байхгүй шүү дээ. Эмээ намаа ингээд урахтаа амар удаан мэнэж хэлээд бусдыгаа яг үүндээ харахад нэлийн удаа хоцорсон явж ийсэн. Урахтаа яг нэг бол амар бүтнээр нь урчих гал нэг бол нэг жижиг ширхгээр нь урчих гад тэгж явж байсан. Энэ талын гарч бас бэлдэж өгöd байгаа энэ дэлээ нааш нь хэсэг багаар нааш нь болгож өгөөл энэ хуруу чинь. Тэгэхээр энэ зулгааж авахтаа амархан байгаа үстэй. Тэгэхгүй зүгээр энийг тас атгачаад ингэх юм бол бас хүндрэлтэй штэ. Тэгээд өөртөө сэтг яаж хийвэл хурдан болмоор байна уу? Юу хийхээсээ шалтгаалаад одоо хэр зэргийн зөөлөнтэй байх уу эсвэл хэр зэргийн нарийн бүдүүнтэй байх уу гэдгээс шалтгаалаад хоньны ноосыг одоо адууныхаа дээлтэй хойлогч тохиолдол гарна. Дан тэмээний ноосоор рооч одоо жолог хийхэд бол тэмээний ноосоор хийчихвэл илүү зөөлөн байдаг гэх мэтлэнгээр ингээд тус тустай онцлогтой. Адууны дийл хэлхсээр маш их олон зүйлийг хийж болно. За одоо жишээлбэл гэр дээр гэлдэг чинь гэрийн үнний сагалдарганаас эхлээл хийн. Үннийхээ сагалдаргыг хийн, ханын боолтоо хийн, тоонныхоо шигшгнүүдийг чагтгаа хийн. За тэгээд гэрийнхаа бүслүүрийг хийн. Ер нь жоохон удаан хийгээд үзвэл хийж сурахаар ирсэн санагдсан. Гэтэ нэг надад хялгасын одоо урах нь илүү амархан дуу санагдсан. Дахин хийгээд ах юм бол маш сайн сурна гэж бодож байна. Дэлийг урахтаа одоо их л ширхгийг нь одоо задгаал болгоул зүгээр байдгийн. Бөөнөр нь бүлцэл хийчихэр томж болохгүй болчихно. Өнөөдөр бол хүүхдүүд харин дийл урахтаа илүү сурмаар шинжтэй байлээ. Уралдаж болно шүү дээ. Тэгвэл ажлын бүтээмж өндөр шүү дээ. Энэ хараа. Энэ бөөн ингэж болохгүй шүү заа юу. Энд чинь хэврэгхэн болно л гэсэн үг. Таруу тий. Тэгээ одоо бүгдээ энийг бөөгнүүлээд юу болгоё? Түүдэглэнэ. Цуглуул ятхөө. За чинийхийг аваад энэ дээр тавьчих. За та хоёрыг ч гэсэн аваад тавиад бөөгнүүлж агаад. За одоо ингээд хуйлаад тий тэр томхот бэлдэж одоо түүдгээ хийн. За түүдэг гэж юу байдг юм бэ гэдгийг одоо ингээд за нөгөө сая урсан чи энэ ламбраг ингээд эмх цэгцгүүгээр ширэлдсэн байж байгаа үстэй тий. Одоо энийг бүгдээрээ түүдэглэн. За тэгээ түүдэглэхтэй шүү дээ. Яг юу хийхээсээ шалтгаалж нарийн бүдүүнийгээ эндээ тохируулна. Энэ чинь хамгийн гол ажил шүү. Ингээд зөөлхөн ингээд татхаар нөгөөд чинь ингээд цаваад хүрээд ирээд байгаа шүү, тэ. Тэгэхээр нороогоо л гээл яваад байна. Энэ хуруугаараа жоохон сайн дарж игвэл тасалдахгүй цуврна. Жигдхэн орно. Юу хийхээсээ шалтгаалж нарийн бүдүүнээ тохируулаад үнний сагалдрах хийхэд бол бүр нарийнхан хийн. Энэ чинь арай өөр юм хийх гэж байгаа учраас энэ арай бүдүүн боллоо. Тэгэхээр ингэж байгаа. Нөгөө ширэлдүүлснээ чинь л ач тусаар ингээд тасрахгүй болчихж байгаа байхгүй юу? За энийг ингээд чангалаад ирчлээд тэгж жагаад ингээд нөгөө тийш нь эргүүлээд татхаар ингээд ийм гараад ирнэ. Одоо тэгээд энийг нийлүүлж жагаад жинхэнэ том нь. Ингээд айгүй амархан харагдаж байгаа ч гэсэн яг ингээд бариад өөрөө ингээд хийгээд үзэхээр айгүй хэцүү юм байна. Тэгээд хамгийн амархан нь бол надад бол тэр түүдгэлж байгаа нь илүү амархан юм шиг санагдсан. Хүүхдүүд сурмаар шинжтэй байлээ. Гэхдээ эхний удаа бол хүүхдүүд алдаж онлоггүй яах вэ? Хөрхөн хөвгөлтэй бид нэр их хөвгөлтэй байсан шүү дээ. Зарим нь бүдүүн томоол, зарим нь цувал, зарим нь нарийнхан гэдэг. Тэгээ ер нь сурмаар шинжтэй байлээ болмоор л байсан. Түүдэг хийхэд ингээд хуруундаа ороож байгаа нэг баг байхад тоглодог байсан. Яатай нилээ ойролцоо байсан. Жохон байхад тоглодог байсан. Яа гэдэг лам хуруундаа ороож байгаа буцааж мод руугаа ороод шийдэг байсан. За одоо тэгээд нааш нь цаваа татаад. Тэгээ энтлийнхаа гараар мэдэрнэ шүү дээ. Одоо хэр зэргийн бүдүүн нарийнгаа цаанд чи мэдрэгдээд ирнэ. Хитрхээ татчвал тасраал явчихна.
Одоо нэг яах вэ? Тэнийг инг. За гараа ороо. За. За дахиад. Одоо болно. Дахиад. За. Алсаас жоохон алсаас тулгаад байна. Гэж үлгэн татаад. За. Хайд. За одоо тэгээ гүцгээд авчих одоо юм богиногторхол төвдөг болно. За. За тэгээд ингээд сайн ороож жагаад ингээд чангалаад байна гэсэн үг шүү дээ. Үгүй норголгүйгээр үдчихнэ. За норгосон ч яах вэ? За. Тэгээд чангалаа. За тэгжэл энд ч одоо нөгөө энэ үзүр байгаа шүү дээ. За тэрийг гараа ингэжсэн аа. Эсрэг эргүүлээд тэгээд тат. За тэгээд тат. Энийгээ дагуулж гаргаж ирэн шүү. За. За. Тараа. Зүйтэй. Одоо энэ чараа ингэж болно шүү. Тэгэд энэ чинь ингэж хөвөө тэр урт болоод ирнэ. Маш сайн байна. Хүүхдүүд адууныхаа дэлхийг ширэлдүүлэн зулж тавьсны дараа гартаа ороо түүдэг бэлтгэж сурлаа. Одоо түүдгийн хоёр үзүүрийг нийлүүлэн битүү гогцоо гаргаж гарын алгандаа хавсран ирчилснээр дээс томох явц эхэлнэ. За одоо энэ хоёрыгоо ингэж салангад барьж агаад тэгээ алгандаа хоёул ингэ тус нь ирчилж штэ. Ингээд нэг алгадалтаар энэ хоёр чинь хоёулаа ирчлэгдэж байна. Ганцаараа их юм бол одоо ийм болно тий. Тэгэхгүй хоёул ингэ зэрэг. За хараад байгаарай. Яг зэрэг жигд явахгүй бол нэг тал нь ирчтэй нөгөө тал нь ирчгүй болчих штэ тийм ээ. Тэрийг сайн анхаарах хэрэгтэй шүү. Аах намаа ингээд дээс томхыг бодоход ингээд өсвөлж байгаа юм шиг бодогддог байсан. Арай өөр байсан. Ийм байхгүй юу? Өөстө мундаг. За. За одоо энийг хардаа чи. Хоёул ингэ нэг алгандаа жигдэх. Одоо харж байгаа хоёулаа ирчлэгдэж гинөө. Тий. За ингэж байрна өөрөө ингэ аянда алгадаад ирэхэр чинь байран солигдоод ирж байгаа сте тий. За ингээл чангарч ш. За цааш нь үргэлжлүүл. Та хоёрыг юу? За салгач. За нааш. Агаар ямар амархан гэсэн. Яг хийх гэхээр хөвлөхгүй л энэ да. Гар нь нойтон байх туснаа сайн биш үү? Тий жоохон чихтэй байвал тэгээд нөгөө хоёр чинь хоорондоо жоохон сайтай салангад тэгээд эрчин сайн жигд авчих штэ. Томхтой хоёр алгандаа яг хоёр бэлдсэн байгаа түүдгээ яг жигдхэн ирчилнэ. Тэгээд хооронд нь нийлүүлэхгүй штэ бас юм хоёр хэсгээр нь ирчлээ. Тэгээд ингээд нэг нөгөөгөр нь даваад томолдуулаад том нь олом хийхэд баруун солгоо хоёр томолтоор томжээж олмыг бүтээн. Тэгээд тэр нь яаж байгаа юм гэхээр одоо бүх бат чанартай эрчин хайрахгүй юм болно л гэсэн үг. Бороонд, норн, наранд ингээд гант нь тэрний ямар ч зүйлд нь ерөөсөө бат бүх чанараа улам л хадгалаад байгаад идэг. Нэг онцлог нь. Бусад терметрийн одоо материалууд бол одоо наранд хэврэгшээл, өгөршөөл хугараад тасраад ойчдөг шүү дээ. Жигдэх учраас одоо энэ нарийн бүдүүн болохгүй байгаа ус тийм ээ. Тэрийг энтэй нэг бүдүүн энэ ингээд бүдүүн санагдаж ивэл энийг жоохон задлж хагаад ингээд татаад өгөхөөр нөгөө төтөгөж жигдэх тэнцүүх айтах мөн шүү дээ. За жоохон цааш нь. Алган дотор явж байгаа хоёр хялгас маань хоёлаа яах ёстой вүлээ? Тусдаа ирсэн. Тусдаа тэгсэн мөртлөө жигдэх эрчтэй явна тий. Нэг нь илүү болчих юм бол нэг тийшээгээ далигаа дурваж орвоогод явчих штэ. За энэ тасарлаа энэ хараа. Энийг одоо яах вэ? Яаж? Бүр задлаад уу? Холбоно. За ингэж холбоно. За харж байгаарай. Энийг цааш нь барь. За тэгээд тэгж байгаа. За одоо энийг харж нэрвгөө оруулж өглөө. Алгадлаа. Нөгөөдөг чи ингээд энд ороод тэр. За ингээд залгагдаад явчихж байгаа юм.
Мэдэгдэж байна уу саяын залгаас нь? Мэдэгдэхгүй тийм. Ингээл томжих явцдаа ярийн бүдүүнээ бас тохируулаад яваад шүү. Хамгийн анхныхаа бэлтгэл хийхдээ түүдгээ хийхдээ уг нь бол тааруулах хэрэгтэй тийм. Одоо энэ гадуур зардаг ийм уяануудаас хэр батвахгүй. Маш бат бөх болно. Хүүхдүүд ер нь яг энэгээр ийм юм хийдгиймаа гэд үзүүлээгүй тохиолдолд бол угаасаа хөөе тэр хялгасаар нэг томдог юм чи би сурья гэж угаасаа хэлэхгүй шүү дээ. Яг үзүүлээд харуулад яг ингээд хийдгиймаа ингээд сураараа гэхээр их итгэвтэй хөөрхөн оролцоо сайн байлээ. Өнөөдрийнхээ харж байхад тэгэхээр хүүхдүүдэд яг заагаад зураад өгөх юм бол их хурдан сурмаар юм байна. Сургаж байгаа хүүхдүүдээ л нэг ядаж одоо өөрийнхөө хэмжээнд сургачих юмсан гэж л бодож байна. Эний чинь томж байгаа улсууд бол байгаа шүү дээ. Их сайхан томдог хүмүүс өндөл байгаа. Гэхдээ тэр болгон ингээд хийгээд байхгүй одоо орхигдчих гээд байна. Надад нөгөө туудаг их нь амархан байсан. Харин нөгөө одоо ингээд томх нь жоохон хэцүү төөгтэй ойлгох аргагүй байсан. Хоорондоо зайтай тэгсэн хэрнээ ирчлэгтээ инг хараа ингээд сур тэгвэл ингээд ээ. Хоёул нэг бай энэ хараа. Тий, ийм жигдхэн л байх хоёр алгаж хоёулаа хоорондоо ижлэх нийлсэн байна. За одоо энийг барьж чи харж байна. Ийм байхгүй юу? Тэг ингээд тэр хоёулаа ирчлэгдэж байгаа биз? Тэгээ одоо байрын сольчлоо. Гэхдээ нэг жоохон чангалаад авна ш. За одоо дахиад. Энэ хоёр чинь нийлэхгүй хоорондоо заяа. Тэгсэн мөртлөө хоёр саланга тэрнээ хоёулаа жигдхэн ирчлэгдээл явна. Дэйсийг хийцийн онцлогоор нь хоомсон, гурамсан, хавтгай, дөрвөлжин, бөөрөн хий гэж ангилдаг. Үүнээс гурамсан буюу гурван эрчтэй дээс нь хамгийн чанартай, суналт багтаа байдгаараа онцлог. Дэйсийг ахуй хэрэглэн төдийгүй гоёл чимэглэл, уран үүлэн зориулан өнгө халгалуулан томхон бий. Ийм өнгөлөг дээсээр гэрийн үн, тооны их чагтаг, уяа, өрхний осор хийхэд үзэмж төгөлдөр харагддаг. Дээсээ хүүхдүүд мань томж дуусны дараа тэмээний ээрмэл утсаар ойхон уламжлалт нэгэн арга юм. За бид хэд сая ийм дээс томлоо. Энэ томсон дээсээрээ одоо олом хийцгээе. Олмыг ийм олон янзаар хийдэг юм байна. Энэ хараад энэ сонирхтой. Наадах чинь байна. Энэ ширүүн байна. Наадах чинь дээлээр хийсэн. Энэ хаартаа гоё уцтэй. Юу вэ? Энэ болохоор хоньны ноостой холиод хийсэн. Яагаад ингэж байгаа юм бэ гэхээр ийм зөөлхөн байдаг вөхөр нөгөө морийг олоортуулахгүй зөөлхөн учраас тэгээд энэ хурдан морины олмыг бас ингэж томвол илүү ач холбогдолтой байдаг. За өнгө нь бас их загвар их гоё байгаа зү тий өнгө нь хоршуулсан тий. Хоёр янз байгаа зү. Загвар нь давхцахгүй. Энэ чинь нөгөө төвдөг биш та одоо нэг хоёр бөөрн гэв штэ ингээд томжсон. Тэрнийг нэг нь цагаанаар нэг нь хараар явчихаар хоёр томсныгоо хооронд нийлүүлээд захаар нь дан хараар явсныгаа захалж өгөөд ингээ ойхоор ийм гоё үзүмжтэй харагдаж штэ. Нэг өнгөөр явсан ч болно. Ингээд энийг энэ тагнаалдаж ойх гэдгийг хээг нь ингээд таарсан байгаа үстэй тий. Ийм үсэг шиг болсон байна уу? Тий. За одоо бид нарих бол яаж гарах вэ гэхээр яг уу одоо ингээд дөрөв давхарлаад энийг ингээд ойно гэсэн үг. Ийм ээрүүл хэрэгэлдэг байна шүү дээ. Эндээ ингэж барьчаал энийг эргүүлэхээр ийм эрчтэй болж байна. Энэ эрчилсэн байгаа нь. Тийм байна. Тий. Тэгээд энэ утсаараа ойхлоор хоцоотой байж байгаа учраас наадталд нь гаргаад хоцоонтой хийчихэ шүү дээ. Тэгэл зангидна гэх юм байхгүй тий. Хаана нөгөө хоцоо нь? Энэ байж. За энийг ингээ маш гоё. Хэрвээ тийм хээтэй гаргах байсан бол яах ёстой байсан байх нь нөгөө төвдгээ өнгийн дагнж явах ёстой байсан байна те. Нэг талынх нь цагаан нөгөө талынх нь зээл дээрээ ч юм уу. Бид нэр тэгээгүү хоёр төвдгээ хоёр ижил өнгөөрөө явцсан учраас миний монгол гэрээс харж байгаагаар бол унны сагалдраг тэгээд тооноос унчиж байгаа чагтаг гоё харагддаг. Ер нь бол бидэрт ингээ өвлөгдөж ирсэн зүйл. Энийг бол ингээд одоо үед өөр уяа тэгээд өөр зүйлүүдээр ингэж орлуулж ашиглаж байгаа надад бол үнэн таалдахгүй байгаа. Яагаад вэ гэхээр нэг чанарын хувьд бол өөр одоо дээсэр томсон бүслүүр чахтах нь одоо бат бих
ер нь өв соёлоо ингээд хувь хувьдаа авч яваад түгээн дэлгэрүүлээд өгөөжтэй байх юм болов уу гэж бодож байна. Та ингээ үе үеинд нь хатгаад байна уу? Алгасаж хатгаад байна уу? Ирч ирчэнд нь хатгаж байна. Хоорондын зайгийн их баг хатгуул яах вэ? Хол айр хатгавал хол хатгсан зайд сул болоод ойрхон хатгсан газараа чанга болоод тэгээд жиг дэвш болчих штэ. Жигдэх нь л байвал гоё харагдах болно. Одоо ингээ утсан дуусчвал дахиад уцаа яаж үргэлжлүүлэх юм? Шингээгээд үргэлжлүүлнэ. Зангидаа л энэ төр том томтолгосон юм хийхгүй. Тийм энэ эрчиндээ энэ ингэсэн эрч дундаа хийн. Энийг ойж явахдаа энэ эрчнүүдээ бас ингээ гоё чангалаад явах хэвээр. Дээс томч хийсэн эдлэл маш бат бөх чанартай. Удаан эдэлгээтэй болохоос гадна унгас носыг хог болгож байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэн эцэг өвгдийн мэрэгэн ухаан юм. Түүнчлэн утас эрэх, дээс томх нь хүний тархийг хөгжүүлдэг сайн талтай гэж настангууд ярьдаг байна. Оёхтой нөгөө өнгө алгалуулж хийсэн байх юм бол одоо ингэж хийх юм бол энэ өнгөнүүдээ ингээд тохируулж хийвэл илүү гоё үзэмжтэй болно. Зүгээр нэг өнгөөр хийцэн бол ингээл хийчихнэ. Тэгэл нэвтгэлзэж оёх гэдэг дээ одоо их л мэдрэх одоо чанга сулаа тохируулна барьж байгаа нөгөө ирчээ бас энэ талтаа ойж явахдаа бас чангалж тааруулж явна. Урд үе их шаардах ажил та. Зүгээс өвлөхөд хэцүү байна уу? Томч сурах нь хөөхдүүд ээ. Найдвар байна уу? Байлгүй яг үү байлгүй. Сурч чадна шүү дээ одоо хэдүүлээ. Гэтэ ер нь харахад ингээ амархан мөртлөө яг бариад хийхээр бас хэцүү. Тэгээ сая бид нар зөвхөн баруун тийш нь томсон тий. Олон хийхдээ бас зүүн тийш нь томоод тэгээ баруун зүүнээ нэг олон томхож хоёр томолтоор. Үе үеэр нь хатгаад ойж байгаа нь яг харсан шиг амархан санагдсан. Тэгээд өөрөө хийж үзнэ. Энд дээр эрчнүүдээ чанга авч явна. Дөрөв эрчээ дөрвөлнгийн гоё жигдхэн авч явна. Одоо ойж үзэхэд бол үнэхээр гоё эсэн сонирхолтой тийм. За одоо нэг юм янзтай. Ингээд ийшээгээ гүйцээгээд ойхороо олон болох нь байна тийм ээ. За ингээд олон хийх нь байна. За дараа бүгдээрээ эрэхтэй дилээ ураад түүдгээ хийгээд тэгээд томоод за хамгийн одоо хялбар араа дөхөн энэ юу вэ? Үнний сагалдар. Үнний сагалдар. За ийм эхэлж хийж сурна заяа. Хүн бүр ийм 10 шиг ийм сагалдар хийн шүү заяа. Би энэ хугацаанд имэйлийн олон хийж солноо. Энэ чадна гэж бодож байгаа. Үргэлжлүүлээд одоо хийж сурах юм бол олон тэгээд нөгөө нэг адууны унганы ногт хийвэл илүү сонирхолтой шиг санагдаж байна. Унганы ногт нь болохоор нөгөө үзэмжтэй тэгээд нөгөө тод өнгөтэй бараан цусмын одоо адууны дил хооронд нь ингээд холиод ирчлээд хийх юм бол илүү одоо тийм үзэмж нь гоё болох юм шиг санагдсан. Тэгээд дараагийн явдаа ер нь л адууны ногт хийвэл надад бол үзэмж нь илүү гоё юм шиг санагдлаа. Би энэ хуцаад имэйлийн олон хийж сурмаар санагдсан надад. Морины олом тэгээд үнний чахдаг гэд гэх мэтчлэн зөндөө олон зүйлсийг хийж сурна гэж бодож байна. За ямар ч байсан өннийхээ сагалдрыг бол хийж чадах байх гэж бод. Хийцэн байж чадах байх гэж бодож байна. За тэгээд олон томчих болов уу гэж бодож байна. Олон ч бас ажилтай шүү. Зүгээр ногтвол нэг л одоо иймэрхүү юм томчоол энийгээ ингээд зангидаад ногт болчихно. Олон бол баруун цолгойг хоёр янзын томолтоор томоод тэгээд тэрийгэ нийлүүлж оёод ингээд бас их ажилтай. Гэхдээ бас нэлээд хэцүүг бас хийчих болов гэж найдаж байна. Олон улсын Монгол соёлын төвтэй хамтран бэлтгэдэг гаруул цувралынхаа энэ дугаарт Алтан булаг сумын өвлөн уламжлагч Даваа дулмын адууны дилийг боловсруулах өвийг хүүхдүүд хэрхэн суралцаж байгааг онцлон хүргэлээ. Манай буур лгөө зааж өгөөд тэгээд дараа нь өвөө зааж өгөөд тэгээд аав зааж өгөөд одоо хөрөмтөр ингэ сурж байгаа маа. Одоо энэ албаг ингээ ширмэл ширдэг нь болохоор ингээ хүний биед тест эрүүл мэндэд тест. Унганы ногт хийсэн. За одоо энэ болохоор бүрсэн бүрээгүйгээд хоёр янз байгаа. Хөхөөрл ой сурлаа да. Хамгийн хэцүү юм байх юм бол хөхөөрл оёх эсгэх хэрэг хамгийн хэцүү. Өв соёлоо мэдээ өвлөн уламжлал.